자. My bike is here. My bike is here. Really? It's here early. 와, big boy bike. миний гогийн горон жил унсан догонд багтаад одоо там догоо. What do you think? All right. So that's good. Perfect. What do you think? It's really nice. Зэнчээ там хүүхдийн дугуунаад ах юм. Your bike? Минийгийн bike энэ байна. Wow, he's riding his big boy bike. Good job. Woo, Grant's doing it like a big boy. За гэлээ утгаар бүжигэндээ хацарч гэлцгүй. I'm gonna take a video for grandma. Alright. Have fun, sweetie. Go in. Манай гэлээ орч. За өглөөний мэнд өчигдөр бидэд тэгээ арай сайхан гэр бүлээр хаал ундаа идээд амарцгаасан. Өглөө брэнд манд хөрхөн юм. Кофе игээд хатарсан байна надаа. Басаараа гээд одоо 9 цаг өнгөрч байна. Бидэд яан хүүхдэд аавж юм чинь моол дээр тоглох гээд би нөгөө нэг цагаа бүртгүүлсэн байгаа. Моолын нөгөө нэг хүүхдийн музейд. Тэгээ бүгдээрээ нүдэд хаадаг бас тэр влогоор аваад явъя гэж бодож байна. Өнөөдөр амралтын өдрөөрөө доор юу алж чана бүгдээрээ харъя. You look cute. Манай нөхөр бүдүүн байна гэдэг юусан влогд орохгүй гэдэг юм. Брентингийн хийсэн juice. Бурхны ундаа. Байгаль дэлхийн ундаа. Juice манай доор зургтай удаж байгаа юм аа. Өглөөний мэнд. Juice хийсэн баярлаа. Кофе хийсэн баярлаа. Гоё наха. Clear. Брент гүц юм уу? But fun. Нэг сайхан хөдөр бидний залуу камер мамер маха Бред гарын барь гэж. It's nothing new, but it's so good to see you. We do this every day, and I'm still so amazed. It's eating. It's eating. Fishies. So Ano na mask ka dun minit? through the Yeah, manapit. Dilgurээр ордог тоглоомор тоглож. How my dog in my photo? Аа манай брэд зүрхэнд цэнхрээ. Oh, eggs. Hey. Pineapple. Cheese авч байгаа юм за. Харсан дээ. Хүүхдэд айгуулсан. Эдгээрээс юм аваад. Тэгээд pineapple тийш. Өндгөр авсан мондаг. За. Хэлсэн үү? Аа, nice. Hey. High five. Nice. Сайн байна. За одоо хүнснүүдээ буцаага байранд нь тавиад тэгээд дараагийн хоороосоо яв. Тэгээд тэнд очиод хаягаад хэлчихсэн. Аа би drive гэх юм уу? Ээж нь зөв drive гэх юм уу? За. Миний хот хаачих байгаа юм. Ингээ явж байгаа юм биш үү? Ямар гоё пицца хийдэг юм бэ? Good job. Like a plain cheese pizza. I like cheese pizza. Wait, I forgot to cook it. What? Sorry. You're being such a good cleaner upper. Миний хата тагаад төгс юмнуудаа хурааж байгаа юм тийм ээ. Мондаг.
Ямар гоё эрүүл хоол вэ? And knife. Баярлалаа. Thank you. Манай хэд энэ Lego-ны өрөөнд дотор ороод ирсэн юм шүү. Grant. How? Миний you okay? Хара хамраа зогч. He hit his nose. Are you okay, Grant? I'm sorry, baby. Күүчээрээ хамраа зогч байгаа юм. Манай гэлэр зүгээр фармд айгуу жаргалтай байна гинэ. Ногоогоо тариад, малаа хариулаад. Би хавтахаар халтсан байна гинэ. You dressed like a farmer today. I am fine. Миний ахын тийм Монгол явж байгаа гинэ. Where are you going again? Mongolia. Mongolia. Одоо хоёлаа сайхан Монгол руу ниснэ гинэ. Манайгаа хөр. Let's go to outer space. Outer space. За музей хааж гэн. Музей хаагаад хамгийн сүүлийн дуртай маягаар гэсэн чи миний охин гусар аргаад байгаа нэг гинэ. Бэрэ танин. Миний хамгийн сүүлийн юм нь болохоор rocket ship хийж байгаа юм аа. Манай гэрэн тэнцээ тагалсаар нэг онгоцтойгоо ноцлцсаар. За одоо ингээ хаагаа бид явъя да. Mommy. Наганы хан жусыг. Миний хөө гээд бутацтай мэ. Сайн байна миний хөө. Зэ гой мах. It just so sip what a breathing skin guys. Mommy, it just if there's just I don't like this. You like this? it's snap out of here. Хөөрхийс үдийг буцалгаж иддэг юм байлаа шүү дээ. Тэгээ би хизээч lobster иддэг юм. Айгуу муухай. Буцалгаа нь хэрчээг онцгой санагдаа. Тийм ээ? Манай зөв донат гэдэг ханаалтсан. Эднээс амар онцгой. Зүгээр юм шоколадтай мингийн үднэс. Thank you. Дай. You too. You want the quarter? No, he's fine. You're so nice. Миний заасыг авах гэдээ бас хүн мөнгө өгөх. Fluffy. Fluffy mama. Миний хөөжтэй пиццэн номнууд уншиж өгч байгаа комик ном. The tank that is about to explode in pasta. Chapter 1, yes. Chapter 2, the end. Chapter 3, bonus. That's so Chapter cute. 1, yes. Chapter 1. 1-р бүлэг, 2-р бүлэг. За 1-р бүлгийн тим ээ гэдэг нэртэй юм. Shush. Pop, 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 pop out. Chapter 2, the end. 2-р бүлгийн төгсгөл нь гинэ заяа. The phone ended the Peppa Mama. Бас ингэж flap хийдэм юм хөрсөн. What are that tasty flat? Битэта. Өнөөдөр гадаа аягүй гоё. Манай аяад ингээд гадаа өглөө гинт цагаагаар нэг өглөө зам болоод нэг өглөө өвөл халуун холгүй дээ. Энэд маань хичээлдээ явах гэт. Гэсэн. Атас нэрч. Агаа нэ явлаа ш миний хичээлдээ. Агаа нэ хичээлдээ явлаа. Bye bye Claire. Bye bye Claire Bear. Bye bye Brett. Миний хөө яах вэ? Миний хөө 2 жилийн дараа ингэн тийм ээ. Харж байгааг нь хараа. Миний хөө 2 жилийн дараа ингээ там балаа хичээлд явах уу? А? Эмэр хөрхө хараад. We only have each other. It's just you and me. За манайхаа
би та нарт нэг хүүхдүүдтэйгээ яаж ярих вэ? Тэгээ хүүхдүүдэд сонсдог болохын тулд яаж ярих вэ? Бас хүүхдүүдтэйгээ сонсохын тулд хүүхдүүдийнхээ яриулдаг болохын тулд яаж сонсох вэ гэдэг номны тухай нэг ярьж ирсэн. Тэгээ би сая буцаад өөрийнхөө бичих хуучин бичлэгүүд рүү орлоо. Хүүхдүүдэд хийх хамгийн том хөрөнгө ярьж чадхаа хэлчих ирээд хүүхдүүдтэй өгөх хамгийн том хөрөнгө оруулалт бол гэж ирээд би нэг 1-р бүлэг 2-р бүлэг гэдэг яг энэ номны 1-р бүлэг 2-р бүлгийн танартай хуваалцсан явж санаж байна. Тэгээ тэрнээс хойш бараг жил болсон байна. Тэгээ би яагаад гинт санаваа гэхээр би буцаагаад энэ номоо уншиж сэргээж эхэлж байгаа. Ягаад гэвэл хүүхдүүдийн маань зан аншим өөрчлөгдөөл янз янз болоод явж байгаа. Тэгээ би дахиад нэрээ марцсан юмаа сэргээ дахиад жоохон буцааж урам авъя гэд энэ ном уншиж эхэлсэн. Тэгээд 1-2 дахь бүлгээ дахиад уншаад, дахиад туршаад, дахиад хөөрхөн амжилттай. Энийг уншаад буцаал сэргээл ингээл зан аншим хүүхдүүдтэйгээ харьцах харилцаа маань хүртэл арай буцаад өөр болоод эхэлдэг. Мэдээж хэрэг бид нар чинь хүн л юм чинь мартна алдаа гаргана тий. Тэгээд одоо шууд 3 дахь бүлгээ та нартайгаа хуваалцъя гэж бодож байна. Энэ блогийг анх удаа үзэж байгаа хүмүүс байвал тий тэр 1-2 дахь бүлгийг үзэж амжааг бол би яг энэ доор description box гэд энэ доор линкэнд би 1-р бүлэг 2 дахь бүлгийг би ингээд линкийг оруулчих таад маань ингээ ороод юу байгаарай. Харин Facebook руу үзэж байгаа хүмүүстэй болохоор би юу яачи. Линкийг нь би зүгээр одоо яг энэ бичлэгнийхаа дараа нэг линкийг би шеэр хийгээд зүгээр л хуудсан дээр оруулчих. Таад маань хайгаад болоорой. За ёо. За тэгээд нэг 1-р бүлэг бол угаасаа яаж хүүхдийнхээ сэтгэл хөдлөлтөнд те ойлгож зөв харилцаж сурах вэ гэдэг тухай байсан бол 2-р бүлэг нь болохоор яаж хүүхдүүдтэйгээ харилцан одоо ойлголцож одоо тохиролцоо хийж сурах вэ гэдэг нэг хэсэг байсан тийм. Таад маань тэр 2 бүлгээ эхэлж үзчихээ дараа нь энийг үзээрэй. Тэгэх юм бол таад нэлээд ойлгомжтой байна бах тийм. Ерөнхийдөө ээж аав нарт тийм залуунаад чиг жоох хүүхдүүдтэй ээж аав нарт зориулсан өсвөр насны хүүхдтэй хүн ч гэсэн үзэж болно. Айгу хэрэг болт юм хэлгээ. Хүүхдийн сэтгэл зүйг ойлгочлоо, гоё ярилцчлаа. За дараа нь дахиад бас ингээд тохиролцоод тийм зан аран шинээр нь ингээд характерын товтлохгүйгээр бид нар ингээд тохиролцоод ойлгоцчлоо. Ингээд хахад үгэнд орохгүй байгаа хүүхдийг яах вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа штэ. Тэнгүүд яхаа аргагүй нэг шийтгэл гэдэг юм гараад ирж байгаа. За. Тэгэхээр одоо би танарт өнөөдөр юу ярих гэж байгаа ойлгомжтой нөө. Яаж хүүхдээ зөв шийтгэх вэ? Шийтгэлийн оронд юу хийж болох вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. Бид нар ер нь яагаад хүүхдээ шийтгэх гээд байгаа гэдэг нь та нар бодож үзсэн ер нь яагаад хүүхд үгэнд орохгүй, ер нь яагаад үгэнд оруулах гад, яагаад шийтгэх гээд, яагаад ингээд гар өрөх гээд, яагаад уурлаад энэ хүүхдийг өстой нэрээ чангалахгүй болохоо байлгүй гэж бодоод энийг энэ тухай бидраас өөрсдөө аяглаа сайн бодох хэрэгтэй шийтгэхээс өмнө. Энэ нь ингээд миний ууртайгийнх байна уу? Би өөрийнхөө уураа дийлж чадахгүй хүүхдээ хүчээр ингэж тий одоо нэг юм ээж аав гэхээрээ л амар өндөр ингэж эрх мэдэлтэй хүүхдээ заавал дарангуулж өгөөрэй байлгах хэрэгтэй юм шиг тий ийм хандлага гарах гэдэг нөө эсвэл үнэхээр миний хүүхэд ингээд буруу юм хийгээд ингээд хүмүүжүүлэхгүй бол одоо л дарж авч хүмүүжүүлэхгүй бол ирээдүйд ингээд үгэнд орохгүй бүр дийлдэхгүй хүн болох гээд байна гэдэг асуудал гарч ирээд байдаг. Таны яг зорилго чинь юм яагаад шийтгэх гээд байгаа. Өөрийгөө хүүхдүүд аягүй зөв шийтгэдэг хүн гэж боддог байлаа. Энэ номыг уншихаас өмнө одоо гар хурж бол шийтгэдэггүй. Яг хоо заримдаа мэдээж яг загнах уу байна. Гэхдээ ерөнхийдөө бол өө чи ингэснүү заа тэгвэл чи ядаа зурагт үзэхгүй гэдэг ч юм. Эсвэл өө чи ингэснүү чи өрөөнд ор гэдэг ийм шийтгэлүүдийг өгдөг байсан. Тэгсэн чинь бас миний шийтгэл буруу болж таарсан. Тэгээ яагаад вэ гэхээр тэр хийсэн одоо ямар нэгэн хийсэн шалтгааныг нь өвлийн үрийг нь аягуулсан мэдрүүлж явах хэрэгтэй ингэнэ. Одоо тэгхгүй ингээд одоо чинь брэт маань магадгүй бага амттай нууцаар идсэн байхад нь би чи бод өнөөдөр зургт үзэхгүй гэдэг ингээд байвал хооронд авцалтахгүй байгаад би бол тэр амттай юм идэх эрхийг нь 7 хоног хасах ч юм уу эсвэл амттай юм ерөөсө дахиж авахаа болох ч юм уу эсвэл тэгэхээр бусад хүмүүсээс шудраг башуулчин. Тэгэхээр ямар ч гэсэн брэтийн идэх амттай юм идэх эрхийг нь хасах. Тийм юм одоо жишээ татгаа тийм хаамаагүй юм шийдэж болдгоо юм байна л да. За тэгээд энэ номыг бичсэн хүн маань бид нарт нэг 7 зүгээр шууд шийтгэн гэж дайрахын оронд нэг энэ 7 аргыг ашиглаад үзээрэй гэж энэ заяа. Нэгдүгээр болохоор тэр хүүхдээ юу хэлмээр байгаагаа за чи надад ингүүл яг туслах гээд байна гэдгээ зүгээр сан хэлээд өгчөж бай. Хоёрдугаарт нь болохоор тэр энэ зүйл чи надад ерөөсө таалагдахгүй байна гэдгээ чи таалагдахгүй байна гэж байгаа сэтгэл үлдээхийн оронд одоо тэр хүүхдийн характерд нь дайралт хийхийн оронд хийсэн үйлдэл рүү дайралт хий те. Одоо чиний энэ хийсэн үйлдэл чи надад ерөөсө таалагдахгүй байна. Чи дандаа ингэдэг биш чиний энэ үйлдэл чинь таалагдахгүй байна. Гуравдугаарт нь болохоор юу хүсдэгэ айгуу тийм юугаар одоо амар ууртаагаар биш тэгтээ жоохон нөгөө нэг одоо шудраг жоохон одоо юу гэдэг лээ нөө firm гэдэг чинь нөгөө жоохон хатуу чанга байдлаар хэл одоо жишээ нь би одоо тий чамайг одоо ийм том 8 настай том болсон хүүг би өнөөдөр одоо өөрийнхөө хувцсыг одоо хураадаг
байхыг би одоо чи тийм байх хэрэгтэй тий өдий том болцсон хүүхэд өнөөдөр чи өөрийнхөө тоглоомыг хурааж чаддаг байх хэрэгтэй би энийг одоо чамаас шаардж байна гэдгээ айгуу гоё аашилж муухай одоо юу байхгүй чи залах байна юм байна гэж ингэж хэлхийх орон зүгээр чи ийм байх хэрэгтэй гэдгийг ингэж хэлж яа гинэ. За дараа нь болохоор яаж одоо алдаага засах тухайн хүүхдэд харуулж болно те. За яг одоо чи энэ уутыг аваад доошоо яваад тэр доор байгаа хогнодоо бүгдийн түгээд тэгээд хогийн самт хай гэдэг ч юм уу те. Хүүхэд ингээд том болсон гэж бид бодоод байдаг ч гэсэн зааварчилгаа хэрэг болж л байдаг. Доошоо яваад тэр өрөөгөө цэвэрлэх гэж ярих юм. Яг одоо ингээд гэдэг ч юм уу те. За тэгэнгүүтээ сонголтыг бас үг гинэ. Яг тэгвэл хүүхэд ингээд бас яг одоо ингээ хэлчихээр нэг өөрт нь бас нэг сонгох эрх байгаа гэдэг юм мэдрийг хүсдэг юм байна л да. Тэгэхээр хүүхдэд одоо жишээ нь чи яг одоо магадгүй те би заримдаа нэг хүүхдүүд маань хоёр өрөө цэвэрлэх хэрэгтэй байл. За та нар маань эхлээд тоглоомныхоо өрөөг цэвэрлэмээр байна уу, унтлахныхаа өрөөг цэвэрлэмээр байна уу гэж асуудаг. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь арай нэг өөрийн гэсэн сонголттой болчихж байгаа байхгүй юу? Би бас сонгож болох юм байна штэ гэд те. За тэгээ 6-ад нь болохоор хэрэг таны хэлсэн юм чи хийгээгүй бол одоо би чамаа хэрвээ та нар өнөөдөр тоглоомныхоо өрөөгөө одоо цэвэрлэхгүй бол та нар өнөөдөр найзтайгаа тоглож чадахгүй те. Хэрвээ эртхэн цэвэрлээ дуусчвал та нар эртхэн гоё найзтайгаа тоглоно. Тэгээд цэвэрлэхгүй ингээ яваад байвал за одоо ингээд өдрийн хоолны цаг болцсон. Одоо та нарын найзтайгаа тоглож чадхаа болчлаа. Яг тэгвэл өглөө та нар эртхэн боссон даруйда гэрээ цэвэрлсэн байсан бол өдрийн цаг болтол сайхан найзтайгаа тоглож болох байсан те гэдэг ч юм уу. За яг нэг юу хийсэн тэрнийхээ араас заавал нэг хэлсэн үгээ бид нар үгэндээ эзэн болж явах хэрэгтэй. Тэгэхгүй за яв тоглол гэл ингээл хэлчих юм бол бидний үгүнц нэг болчихж байгаа байхгүй. За тэнгүүтээ нэг одоо тий хүүхдийнхаа хийсэн одоо буруу үйлдэлийнхаа үр дүнгийг өөрөөр нь мэдрүүлж бид нар сурах хэрэгтэй. Очоод зохиод одоо хорих биш те. За одоо жишээ нь та магадгүй одоо хүүхдээ хичээлээсээ ирэнгүүтээ те одоо магадгүй та гэртээ байхгүй байсан байж болох юм те. Та гэртээ хараад даалгавраа хичээд зургтаа үзэрээ. Эсвэл одоо гэрээ цэвэрлжээд даалгавраа хичээд зургтаа үзэрээ гэж хэлсэн байтал танаа хүүхд юмаа игийг өмөрчлөө зургт үзээ сууж явал та яах нь те. Одоо юу хүсэж байгаа, юу шаарддаг аашилж орилж одоо тэ зан аран шин руу давталт хийхгүйгээр сайхан тайлбарч хэлээд шаардлага тавиад за маргааш та нар одоо намайг ирэхэд хичээлээ хийгээд гэрээ янзалчаад тэгээд зургтаа үзээгүй яг өнөөдөр шиг байдлыг харуулах юм бол та нар 7 хоног зургт үзэх хэрхий асуулна тэ гэж хэлээд маргааш нь ирэхэд яг байдгаар адилхан байж байвал та яах нь 7 хоног зургт үзэх хэрхийг асах одоо магадгүй каблаас салгах ч юм уу те ямар нэг зургтныхаа удирдлагыг авч явах ч юм уу те 6-аахан take action буюу энэ үйлдэл хийж байгааз үйлдэлээ хийгээд тэгээд дараа нь тэр хүүхдүүдэд үеийн үрийг нь өөрөөр нь мэдрүүлнэ. Хоох 7 хоног зургт үзэхгүй байх чи ямар удахтай юм бэ? Тэр үе даалгавраа хийждэг л байж гээ тэр хүүхдээ яах нь одоо нэг яг тэр тохоо үед хийсэн алдаанаасаа суралцаад засаж залруулаад дараа нь тийм хийхгүй байх. Тэгэхээр ирээдүйд танд ингэж гомдож таны хэлсэн үгэнд гомдож надад гар хүрлээ намайг загналаа ориллоо гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд тэр хүүхэд алдаандаа анхаарлаа төвлөрүүлээд алдаагаа яаж засаж залруулахыг ээж аав нь эхлээд өгнө шүү дээ тий. Тэгэхээр ингээд гоё зааварчилгаатай ингээ үйл өөрөө бас мэдрээд ингээд хүүхэд ирээдүйд айгүй тийм нэг хариуцлагатай хүн болох юм шүү дээ. За энэ камерны ман дээр ингээ гэрэл гэлбаад байх юм аа. Би айгүй одоо те гэдэг үгийг айгүй хэлдэг юм байна. Уучлаарай. Сая би яг тэрүүний яриа суужсэн бичлэгийг засаад өнөөдөр влог оруулах гэдэг байгаа байхгүй. Тэгээд өнөөдөртөө оруулаад өнөөдөртөө засаж байгаа юм. Тэгээд зөндөө одоо те гэдэг үгийг хэлсэн байна. Уучлаарай манайхаа сул үг хэрглэж байна. Ойрд бас та хэдтэйгээ нөө ярьдаг бичлэгүүдээ хийгээгүй бас жоохон төсөөрсөн байна. Одоо би та хэд юу авах гэж байна? Нөгөө нэг та нар санаж ин өмнөх 2 бүдгийг влогийг энэ номтой холбоотой влогийг үзсэн хүмүүс бол ингэ зурагтай жишээнүүдийг би нэг хуваалцсан шүү дээ. Энэ яг харанхуй болоод байна. Тэгээ тэрийгээ гэл та хэдтэйгээ хуваалцчих. Зурагтайгаа жишээгээ хараад явахаар илүү та хэдийн бас тархинд орнох гэж бодож байна. Энэ яагаад бүрхэг болоод байна? Зэн жишээ болохоор байна шүү дээ. Түрүүний 7 одоо та хэдтэй хуваалцсан зүйлүүдээр жишээ авсан байгаа. Нэгдүгээрт шийтгэхийн оронд одоо жишээ энэ хүүхд дэлгүүрт ингэ сахилахгүй таад өгөнд орохгүй байгаа байхгүй гэсэн чи ээж нь гэрт очиж чаад аавд чи хэлээд та бодоо алгана гэд сөрдүүлж штэ очиж байгаа шийтгүүлнэ гэд энэ болохоор нөгөө нэг тэгэж сөрдүүлж одоо тэ нөгөө нэг шийтгэн гэхийн оронд яаж туслах тухай хэлж өг. Одоо жишээ нь хэрвээ чи надад 3 шиг лямаа авчираад өгвөл аюух туслана гэд энэ сахилахгүй талаас нь шууд сатааруулаад туслах тал руу чиглүүлж байна тий. За хоёрт нь болохоор нөгөө нэг юу асан штэ. Зан аран шин руу одоо нөгөө нэг тавталгаа хийхгүйгээр зүгээр аюу нөгөө нэг хатуу чанга байдлаар ууралахгүйгээр би ингэх дургу ингээд байгаа чинь дургу байна гэдгийг хэлэх нь штэ. Тэгэхээр энэ дээр яаж нэгдүгээр жишээ болохоор чи яг нэг галзан амтан шиг аашлаад ах юм а жигэрт очиод орой зурагт үзэхгүй шүү гэж ингэж зурагтыг авч шитгэж байгааз тэрнийхээ оронд
би чамайг яг одоо яаж аашлаад байгаад чинь маш дургу байна. Дэлгүрт ингэж хүүхэд гүгээд энэ юуны хооронд гүгээд ахаар хүмүүст айгүй одоо хөдөлთა хийхэд айгүй хэцүү байдаг юм аа. Айгүй садаа болдгийн гэдгийг хэлж өгж байгааз. За тэгэхээр таалагдахгүй хийж байгаа үйлдэл нь таалагдахгүй байгаагаа ээж нь айгүй сайн тайлбарлаж хатуу чанга хэлж байна. Энд болохоор ээж нь яаж яах нь чи амтан шиг байна гэж хүүхдээ жоохон доош ихээс гадна чи орой очиж зургт үзэхгүй гэд хаамаагүй зүйлээ шийтгэж байна. За тэгэнгүүтээ энд болохоор яаж яах нь хүүхд нь өргөжлүүлээд дахиад гүгээд ах шиг ба штэ. Тэнгүүт нь ээж нь одоо хоёр сонголтыг өгөх гэж байна. Одоо эхний жишээн дээр болохоор алдаа гаргаж байгаа нь яаж алдаа гаргаж байгаа нэхээр би чамайг одоо дахиж гүөх юм бол стандарт чамайг би зохиод бодоо алгаа аяа. Ээж нь уурлж байна чамайг зохио шүү гэд. Тэрний хооронд сонголт өгөө гэж байгаа байхгүй юу? 3 дахь нөгөө нэг бид миний та нартай хаваалсан 7 дахь 3 дахь зүйл нь ямар сонголт өгч байгаа нэхээр били гүхгүй. Чамд хоёр сонголт байна. Чи сквал алхаж болно. Сквал энэ картын дотор ороод суугаад явж болно гэдэг хоёр сонголтыг өгч штэ. Зя тэгэнгүүт нөгөө хүүхэд нь дахиад өгөнд нь ороогүй. Тэнгүүд ээж нь заастаа чи өөрөө асуусан шүүгээ бүхсрөөнд бай гэж зогсож байна. Эннийхээ оронд за чамайг би тэргэн цуй гэдэг сонголт хийсэн чи харлаа гэж шууд тэргэрээ авчиж суулгаж штэ. Ээж нь нөгөө нэг хоёр сонголт өгсөн. Хүүхэд нь сонгоогүй, үгэнд ороогүй. Тэнгүү шууд яаж ин дараа нь take action буюу шууд үйлдэлээ хийж агаад хэлсэн үгэндээ эзэн олоод шууд тэргэн дээр нь суулгаж байна. Тэгээд тэргэн дотор суулгасан чи хүүхэд нь орилж харлаад муухай ашигласан гэж бодъё заяа. Тэгсэн бол ээжиндээ шууд дэлгүүр одоо тий аргагүй ихэн дэлгүүрийг орхиж гарахаас өөр байдалд орсон бол дараагийн юм нь болохоор бидний нөгөө сурсан 7 дахь арга буюу нөгөө consequences буюу нөгөө хийсэн үйлдэлийнхээ үр дүнг нь өөрт нь мэдрүүлнэ шүү дээ. Одоо үлийн үрийг нь тэгээд маргааш нь яаж ийн. Let him experience the consequences. Хийсэн үйлдэлийнхээ үр дүнг нь өөрөөр нь мэдрүүлээ. Маргааш нь ээж нь дэлгүүр явах гэж байна. Хүн тэгж байгаа байхгүй. Ээжтэй хайж байгаа юм бэ. Дэлгүүр явах гэж байна. Би тантай хамт явмаар байна. Өнөөдөр явахгүй. Яагаад үгүй гэж чи надаа яагаад гэдгийг хэлдэ гэсэн чинь би дэлгүүрд гүгээд байсан те. Чи таачглаа. Уучлаарай ээж. Надад дахиад нэг юу өгчөхдөх үү? Одоо нөгөө нэг chance боломжийг өгчөхдөх үү гэсэн ээж нь за тэгээ зөндөө олон боломж өгөх гарах байлгүй дээ. Өнөөдөр чи надтай хамт явахгүй гэртээ үлдэнэ. Дараагийн удаа харин сайн байхan бол явна гэдэг тийм юм хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд нь яах нь гэртээ үлдээд би ээжтэйгээ хамт явсан бол гоё доо. Би тэгэх ёсгүй байж гээд. Тэгэхээр энэ ээж бол ерөөсө хүүхэд руугаа дайрал тавшилт хийсэнгүү, хүүхэдтэй гар хүрсэнгүү, хүүхэд руугаа муухай орил загнасэнгүү. Яг ухаантай чан гаргаар хүүхэдтэй ингээд хийсэн муухай сахилахгүй одоо тэ өгөнд орохгүй байгаа буруу үйлдэлийг нь өөрт нь айгүй зүгээр ойлгуулж байгааз. Тэн хоёр дахь жишээ болохоор аав нь одоо нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг юу мэдэрч байгаагаа айгүй хүчтэйгээр илэрхийлж байгаа байхгүй хүүдээ. Би миний ингээд хөрөө гадаа бүр ингээд зэврээд хаягдсан байгааг хараад миний маш хуур урж байна. Бороонд зэвэрсэн байж байна. Тэгээд юу гэж дараа нь юу гэж хэлж байгаа нэхэр би өөрийнхөө одоо энэ хөрөөг хэрэг чи миний хөрөөг ашигласан бол буцаагаад яг ямар байсангаар нь буцааж авчирхайг би чамаас одоо тэ шаардж байна. Энэ бол миний ингээд чамтай явах шаардлага. Чи хэрэг миний юм хэрэгсэн бол буцаагаад яг ямар байсангаар нь буцааж өгнө. За тэнгууд одоо show to the child have to make amends. Одоо яг яаж алдаагаа засахыг аав нь хэлж өгч байгаа байхгүй юу? За одоо энэ хүрээнд юу хэрэгтэй вэ гэхээр сайхан одоо үрээд те одоо нөгөө нэг юм стил одоо нэг үдэг юмар үрээд цэвэрлэх ажиллагаа хэрэгтэй. Хуусан жихүүн за би яг одоо хийлээ аваа гэд. Яг нэг иймэрхүү байдлаар хүүхдээ шийтгвэл маш олон хүүхдүүдэд маш үр дүнтэйгээр бас мөн хариуцлагатайгаар одоо нөгөө нэг юу ахад өөрийнхөө алдааг засахад айгу үр дүнтэй байдаг сайн хүрч чаддаг гэж байна. За тэгэнгүүт дараа нь яаж яах нь одоо хоёр сонголтыг өгж байгаач цэвэрлээд авчирж өгсөхийн дараа за чи миний вэ штэ багжийг би чамд хоёр сонголт өгье. Нэгдүгээр чи миний багжийг одоо надаас авсан бол төр зурдаа авсан бол буцааж авчирж өг. Аль эсвэл чи миний багж хэрэгэлдэг одоо тий ашигладаг энэ сайхан боломжоо алдаа тий. Энэ бол ингээд чиний дураараа аваад идэг юм биш ээ. Аав нь ингээ өөрөө баг мөнгөөр хөдөлмөрлж авч авсан юм аа гэдгийг хэлж өгч байна. За тэгээд хүүхэд нь хэврээл мартаад авчирч өгөхгүй байгаа дэвэл аав нь яаж вэ? Ингэж байгаа хгүй аава таны нөгөө нэг багжны юу чин сав чин чойч талцсан байж тээ гэсэн чинь. Тэгэлгүй яах вэ? Тий? Би одоо өөрийнх нь багжийг сайхан аюулгүй цэвэрхэн байгаа гэдгийг мэдхийн тулд ингэж арга хэмжээ авахаас аргагүй байсан гэд. Ингээд аав нь багжаа төгчсөн байна явандаа. Тэгэхээр энэ хүүхэд аавынхан багжийг хэрэглэх хэрэгээ бүр асуулчихсан тий. Тэгээ буцаагаад энэ хүүхэд ойлгоод магадгүй энэ удаа айгүй хариуцлагатай байж сурах нь шүү дээ. За та хэд мандаа түрүүний миний хуваалцсан жишээнүүд таалагдсан баха. Хэрэг болно хаа гэж найдаж байна. Надад юу нэгдгээр зүйлсүүд бас өөр юм амьдрал маш хэрэг болж хүүхдүүдийн маань хүмүүжил маш сайн нөлөөлж байгаа. Тэгээ бас нэг юм сануулж хэлэхэд одоо нөгөө нэг
танаа хүүхдтэй одоо нэг юма байн давтаад тий алдаа гаргаад та ингээд хилээд ярилцаад эдгэр зүйлсийг ашиглаад байхад хүүхд тань алдаа гаргаад байвал та хүүхдтэйгээ зөвхөн нэг өдөр сайхан хоёлаа ингээд тий тухтаа сайхан ярилцъя тий одоо өнөөдөр яагаад ийм болоод байна одоо жишээ нь манай Бэрэт айгу их чихэрлэг юм манай Бэрэт л гээл Бэрэт жишээ аваад байдаг айлын нэг том хүүхдэлхэ арай том болцсон дээрээс нөгөө эрэгтэй хүүхдийн болохоор манай Бэрэт арай хөдөлгөөнтэй тэгээд арай их асуудалд ороод идэг тэр хүүдэл би илүү их энерги одоо яаж зөв хүмүүжүүлэх үү яаж чиглүүлэх үү гэдэг дээр би том хүүдэрэл илүү анхаарж байгаа ерөнхийдөө баг хүмүүс маань л арай бага арай нэг юм хоёр хүүхд өөр идэг юм лээ баг нь арай амар манай том арай нэг тийм илүү их юм хичээл зүтгэл шаарддаг Клэр маань болохоор ах хүүхд болохоор бас арай нэг өөр аргаар бас юу адаг за тэр ч яах тэгээ нөгөө Бэрэт маань амттай юм их ингэж нөгөө нэг өвөнд орохгүй ингээд нууцаар идээд яаж ч хэлээд яаж ч өглөөд болохгүй. Тэний өдөр би Бэрэттайгаа сууж агаад ярилцаад за минийхүү яг яагаад ингэж их амттай мэдээд минийхүү ингээд байгаа юм. Тэ яг яаж ээж нь туслах уу? Яагаад гэвэл одоо ингээд амттай мэднэ гэдэг чинь минийхүү одоо тэ би чамаас хоолой харамлаад байгаа юм биш тэ. Би ингээд чиний эрүүл мэндэд чинь санаа зовж जैन тэ. Ингээд Америк орн чинь айгүйх тархалгалт ихтэй ирээдүйд минийхүү ийм болчих юм бол муухай. Миний үгийн сэтгэл зүйд нөлөөлнө. Миний үгийн өөртөө итгэл нөлөөлнө. Миний үгийн эрүүл мэндэд нөлөөлнө гэдэг ингээд ярилцлаа. Ээж нь санаа зовоод байна. Хоолын өрөөсөө сууж байгаа сайхан дэвтэр дээр бичиж яагаад Бэрэт амттай юм идэх дуртай тухай гэдэг ингээд Бэрэт тухай бичиг яагаад ээж нь амттай мэдүүлэх дургу тухайгаа хоёлаа бичээд яг яаж энэ асуудлыг зөв шийдэх үү яг баланстай болгох уу гэх тээ. Тэгээд Бэрэт маань юу битгаар ямар одоо шийдвэр төрсэн байгаар Бэрэт болохоор би ингээ хүсвэд амтаа мэдмээр нь яагаад гэвэл надад ингээд айгүй гоё тэ энерги өгөөд ингээ гоё сэтгэл төрүүлдэг гэдэг Бэрэт надад айгүй гоё санагддаг. Мэдээж хэрэг ээж нь ч гэсэн гоё санагддаг. Гэтэ ээж нь дандаа идээд байвал бас болохгүй гэдэг юм мэдэн тэ. Гэт ингээд хойлоо бүгдийг бичээд тэгээд эцэст ямар үрдэнд хойлоо хүрсэн бэ гэхээр бичээд хасахын хасаад авч үлдээ. За энэ санаа буруу байна, энэ санаа зөв байна гэд. Би хоёр зөвөр танд тавьчих хэлж байгаа штэ. Тэнгүүтээ хойлоо ямар үрдэнд хүрсэн бэ гэхээр манай Бэрэт ямар ч байсан амттай мэдхээс өмнө эхлээд заавал одоо нөгөө юу яана. Нэг одоо ногооны жуус бид нар аяа хийж байгаа шүү дээ, тийм. Нэг аяа ногооны жуусаа уун. Тэгээ заавал ээжээс асууна. Одоо ээжээ би энийг идэж болох уу гэж ээж чи зөвшөөрөл аваад тэгээд ээж нь нөгөө би болохоор дандаа үгүй гэж хэлээддэг байсан юм байна. Бас Бэрэт болохоор танаас асуувал та угаасаа үгүй гэж хэлэх учраас би ингээд амар их ингээд өөрөө мэдлгүй идчихэд байгаа гэд тэ. Би болохоор заавал хүүдээ үгүй гэж дандаа хэлэхгүйгээр за болно. Гэхдээ хизээ идэж болох тухайн битгаар ярилцсан. Тэгээ би хүүд битгаар дүрм гаргасан. Мэдээж юм асуух болгонд нь заа гэж хэлж болохгүй юм чинь хоёлаа чи 7 хоногт биш өдөрт чи нэг за 2 удаа амттан идэж болно. Тэр нь болохоор өглөөний цайнд биш өдрийн хоолны дараа оройны хоолны дараа амттан идэж болно. Тэгээ дандаа тэрийг чи дандаа ээжээсээ асууна. Тэг хэлнэ гээд. Тэгэд ингээд хоёлаа дүрм гаргаад тэгээ одоо Бэрэт маань айгүй хөөрхөн ээжээ би ерөөс нууцаараа бидэхгүй байгаа. Би ерөөсөө дандаа асууж байгаа. Би ингээд танаас асууж ингэж юу хаа надад илүү гоё. Өөрт маань амар байна гэж бит хоёр айгүй тийм айгүй гайгүй шийдэлт хүрсэн. Тэгээ ерөнхийдөө сүүлд яасан бэ гэхээр бид нэг дуунат авсан. Тийш над дуунат авсан блог дээр байгаа. Бид нар дуунат авбаа. Тэгээ хүн болгон нэг дуунат идэнэ гээд. Тэгсэн манай Бэрэт дуунатаа идчихэнгүүтээ дахиад нэг хоёр уул нь хүний хоёр дуунатаа gaахгүй тэрийг маргааш нөгөө нэг дуунатаа идээрэй гээд тэгсэн чинь манай хөлт яасан бэ гэсэн чинь өөрийнхөө идчихэнгүүтээ бид бүгд дээр зурагт үзэж явах орондор бууж ирээд идчихээ. Тэнгүүтээ ээжээ би дуунат иж болох уу гэж дахиад асууж байгаа gaахгүй. Тэнгүүт нь ээж нь болохгүй минийхөө маргааш идэнэ гэсэн. Аль хэзээ манай нөхөр идсэн байсан. Тэгээд хоёлаа асуудалд ороод 7 хоног амттан идэх эрхээ асуулаад тэгээд нөгөө нэг бидэд энэ гэрийн камертай байнга ингээ шалгаад өөрийг нь цагдаа. Тэгээ минийхүү ингээд өөртөө ингээд би чамд итгэж чадахгүй болоод байна шүү дээ. Ингээд итгэж чадахгүй байх хэцүү санагдахгүй нь ингээ байнга мөрдүүлэх, байнга камераар харуулах, байнга хөөе Бэрэт чи юу хийж гэн гэдэг ингээ хөл явж сууж байгаад ярилцъя гэдэг. Бид хоёр яг энэ номны дагуу ярилцаад өнөөдөр минийхүү ямар ч байсан энд би лав нэг ууттай нуусан муус юм болохгүй энэ хогийн самнаас юу асан юм олдохгүй ямар ч гэсэн нөгөө popsicle энтер аваад өгнө шүү дээ толоодаг юм маружин тэр мэрийгээ ямар ч гэсэн өдөрт нэг удаа ээжээсээ л асууж идэнэ. Жимсийг бол миний заавал ээжээс асуухгүй одоо гүзээлцэнд аяга дуртай байхгүй гүзээлцэн иймэрхүү төрлийн амттангаа миний хүү асахгүй өөрөө зүгээр идэж вэ. Чи зүгээр араас нь цэвэрлжлэх ёстой шүү гэдэг ингээд тийм шийдвэрт хүрсэн. Уг нь бол ингээд зүр хэлээд ойлгож болох юм. Ягаад чи ингээд айгүй тийм цаг гаргаад хүүхдтэйгээ ярилцаад би өөрөө яг ягаад ийм юм шаардаад байгаагаа тайлбарлаж хэлээд хүүхдийнхэн бас ягаад ингээд гэдгийг асуугаад инхээр яг үүндээ хүүхдүүд маань бидний дайсан биш. Би бас чиний дайсан биш. Чи миний дайсан биш. Би чиний босс биш те. Чи миний боол биш те. Чи миний хүүхэд бит хоёр харилцаа ингээд хүндэл дээр тогтдог. Би чиний одоо нэг хүсэл юу гэж чинь
одоо хүндлэе. Чи бас миний хүсэл одоо юуг шаардлагыг хүндлээч гэдэг ингээд яг харилцан ингэж юу ахаараа хүүхд ээж аавын харилцаа маш ээж аав хүүхдүүдийн харилцаа маш зөв болдгийм байлээ. Тэгээ мэдээж яг номын дагуу яг өнөөдрийн бичлэгийн дагуу хэлсэн шиг танаа хүүхд та ингээл яг энэний дагуу ингээл яг робот шиг байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа бид нар алдаа гарган, заримдаа тэр номны зөвлөгөө ажиллахгүй байна. Тэр үед хамгийн гол нь зүгээр нэг иймэрхүү юм ингэж хүүхдэд хэрэг болдог шүү гэдэг юм өөр дөрөө суулгаад тэгээ та өөрөө яг би өмнөх бичлэгүүдээр хэлдэг шиг та хүүхдээ бидраас илүү сайн мэдж байгаа учраас та өөрөө хүүхдтэй тохируулаад те манай хүүхдийг энэ үед болдог гэдгийг та өөрөө мэдж байгаа. Ингээд ашиглахаар ямар ч байсан бид нарт айгүй хүүхд төхөн болж ямар ч байсан хүүхдийнхаа тэр дотоод ертөнцийг ойлгоход айгүй тусалдаг. Тэгэд нэг шийтгэж ингэж те хүүхдээ ингэж би чамаа шийтгэл гэдэг чинь бол ерөөсөө хүүхдээ нэг төр зүрэл зовоохоо гэлээд байгаа штэ. Харин consequences буюу нэг үр дүнгийн үүлийн одоо хийсэн зүйлийнх нь үр дүнг нь өөрт нь мэдрүүлэх одоо үйл өөр гэж ярьдаг те. Энийг нь мэдрүүлээд авах юм бол хүүхэд одоо зовж ингэж шийтгэж байгаа юм биш. Би ч буруу мэдсэн. Буруу мэдчихэр ийм болд юм гэдэг. Яг мэдээж яг тэр хүүхдэд онцгүй санагдана. Гэхдээ за би өөрөө харилцлагатай. Би өөрөө ингэсэн учраас ийм болж байна гэдгээ ойлгох сөхөтэй болдог байхгүй. Тэгээ тэрийг нь ойлгуулах чадварыг яаж зөв шийтгэх вэ гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Бид нар тэр буруугаа хүүхдэд ойлгуулж тэр алдаагаа засах боломжийг нь өгөхийн тулд бид нар ямар арга барилаар бид нар хүүхдүүд рүүгээ чиглэх вэ? Шууд орил загнаа зохио зодоод сквал одоо тий хорж мороод ингээд нөгөө шаал хаамаагүй юмыг нь хориод ах юм уу? Эсвэл яг тэр хийсэн үйлдэлд нь бид нар тохируулж одоо шийтгэлийг өгөх юм уу? Тэ яах юм гэдэг нь бидний гарт байгаа. Энээс бүтлээд манай хүүхдүүд хариуцлагатай зөв хүмүүс болно. Эсвэл ээж авдаа гомдсон, ээж авдаа ууралсан, тэгээ нэг их уртаа уцаартай ерөөсөө нөгөө нэг асуудлаа шийдэж чадахгүй нэг юм бухимдуу хүмүүс болж байгаа. За тэгээд нөгөө юу одоо энэ зөвлөгөөгөө энэ дээрээ дуусгая. Одоо зөндөө ярьчлаа. Та хүмүүс бас тэр бас баг гэж бодож байна. За тэгээд дараагийнхын бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Нэг гэрэл ингээд унаад ах юм. We know what we have, let's hold on tight. Found what we're looking for in life. Call us crazy, but things are finally right. With you and I, the future is bright.